OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж. За сайн байцгаана уу? OKR Mongolia дараагийн подкаст өөр эхэлж байна. За сайн байна уу та? Өдрийн мэнд. Сайн байна уу? За дараагийн подкастаа эхлэж байгаадаа маш баяртай байна. Өнөөдрийн сэдв маш чухал. Хүн болгонд хэрэгтэй юм сэдв байх болно, Тий. Яагаад хүн болгонд хэрэгтэй вэ гэж хэлж байна гэхээр одоо OKR гэх тэгэнгүүт байгууллага дээр хүний нөөц дээр KPI стратеги гэх мэт байгууллагатай хамаатай сэдвээр авч үздэг бол одоогийн өнөөдрийн бидний дугаар бол хувь хүний OKR-ыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хувь хүний OKR гэж яг юу юм бэ? Хэрхэн амжилттай тэр маань хувь хүн дээр зорилго нь биелэгддэг юм бэ гэдэг талаас нь анализ хийж ярилцъя ойлаа. Одоо хувь хүн өөр дээрээ OKR-аа хэрэгжүүлъя гэх юм бол ямар зарчим шаардлагатай байдаг вэ үүн дээр? OKR гэж яг өөрөө юу юм бэ гэдгээс бүгдээрээ эхлэе те. OKR гэдэг бол зорилго тодорхойлох юм аргачлал, юм систем байна. Зөвхөн зорилго тодорхойлоод зогсохгүйгээр энэ тухайн зорилгыг те гүйцэтгэл болгож хувиргах ийм аргачлал байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар улсын байгууллага, хувийн байгууллага, хувь хүн, хүүхэд, карьерийг хөгжил гэдэг ингээд маш олон төрлийн одоо төлөвлөгөөл хийж байгаа бол энийг OKR-чулж болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр хамгийн нэгдүгээр зорилгоо тодорхойлж байна. Зорилгодоо хүрэх арга замуудаа хайж байна. Тэгээд дараа нь үр дүнгээ харж байна шүү дээ, тий. Тэгэхээр яг энийг бол хувь хүн одоо бас хэрэгжүүлж болно гэж байгаа байхгүй юу. За жишээлбэл одоо бид нар жил болгоо ингээд нэг юм төлөвлөгөө гаргаа. За жилийн төлөвлөгөө гарахгүй ч гэсэн нэг юм зорилт тавьдаг те. 25 ондоослаа. За 26 ондоо бид нар яг юу хийх вэ гэж ингэ шинэ он гарах үед ингээд бид нар яг юу хийх вэ гэдгийг хардаг. Энийгээ бүгдээрээ ингээд төлөвлөгөө болгоод те яг ингээд нарийн цэгцтэй болгоод ингээд фокуслаад ирсэн цагт энэ бол яг жинхэнэ OKR-ыг хэрэгжилж байна л гэсэн үг. Энэ бол хамгийн амархан те төлөвлөгөө гаргах одоо гүйцэтгэл болгох хамгийн амархан, хамгийн энгийн одоо энэ аргачлал бол OKR юм байна л да. Тэгэхээр ингээд OKR хувь хүний зорилго гээд ярангууд хувь хүн чинь өөрөө маш олон ийм сегмент буюу өөрийн гэсэн дүртэй байгаад байгаа шүү дээ. За хувь хүн гингүүд тэр хүн арталтаа хин нэгний аав нь юм уу, ээж нь хин нэгэн хүний хүүхэд нь ажилладаг, ах нь эгч нь байдаг, ажлын байран дээр ажилтны удирдлага гээд маш олон үнцэг байгаа. Тэгэнгүүт тэр үнцэг дотроо бас одоо карьерийн, эрүүл мэндийн, санхүүгийн ингээд маш олон хувийн зорилгууд байна л та. Тэгэхээр яг OKR-ыг хувь хүн өөр дээрээ хэрэгжүүлэхдээ яг хаанаас эхлэх нь оновчтой байдаг юм бэ? Хамгийн чухал юм нь ерөөдөөс л юм. Бид нар төлөвлөгөө зохиодог, зорилгоо тодорхойлдог те. Яг энэ зорилгоо зөв тодорхойлж гинөө гэдэг бол хамгийн чухал. Тэгэхээр хаанаас эхлэх вэ гэдэг нь бол яг яагаад энийг хийх гэж байгаа юм. Хаана бид нар хүрэх гээд байгааг вэ гэдгийгээ тодорхойлсон өөрөө яг чин үнэнгээсээ олж авсан тохиолдолд те тэрөнийг одоо тэр хэсгээс л эхлэн гэсэн үг. Жишээлбэл одоо би хамгийн энгийн жишээ авъя те түрүүчийн юунууд дээр явжсэн. Жингээ хасах гэл те. Яг яагаад жингээ хасах гэж байгаа юм бэ? Би жингээ хасна л гэж бодож байгаа боловч яг таныг яг урам зоригт хөтлөж гинөө те. Яг хасчих юмсан гэсэн юм баг гүмээр санагдсан, орилмаар санагдаж байгаа тийм одоо тийм зориг чи яг муу юм уу? Яагаад энэ зорилгыг бид нар хэрэгжүүлэх гэж байгаа вэ гэдгийг хамгийн түрүүнд олж авах гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн OKR-аа эхлээд зорилгоо оновчтой тодорхойлохдоо зөвхөн нэг өнцгөөс бус одоо хүнд болоод маш олон төрлийн зорилгууд байдаг. Эрүүл мэндийн талаас тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалсан за тэр турах зорилгын жишээлбэл хэдээс хэдэн килограмм болох гэж байгаа вэ гэх мэтчлэн хувь хүн бүр дээр янз бүр байдаг болохоор энэ олон зорилгоодын яг голыг нь тэнцвэртэйгээр олж оновчтой тодорхойлохын тулд тэр зорилгоо зөв гаргаж ирэхдээ би яг бүх цар хүрээгээрээ тийм ээ өөрийн яг хувь хүн гэдэг энийг ийм том дүрслэлээр харах юм бол юугаа би оновчтой тодорхойлох юм бол энэ миний яг амин чухал зорилго бай. Тэр зорилго маань бизнесээрээ ямар үр өгөөж энэ яг бүхэл энэ хувь хүн гэдэг дээрээ үр дүн болж биелэж гарах юм бэ гэдгийг илүү гоё онцолж ингэж хайлайт болгож харуулах юм шиг санагдчихээн л да одоо. Одоо жишээлбэл одоо яг энийг ингээд бүгднгээр базаад хэлье те. Яагаад урам зориг болгодог вэ? Тэ жишээлбэл одоо энэ дэр чинь сая хэллээ шүү дээ гэр бүл байна, санхүү байна тэ одоо юу гэдгийг цагийн менежменттэй болох одоо цагаа зөв удирдах гэх мэтлэнгээр за энэ гурыг ингээд гурлаа хоёлаа нэг яриад үзье. Энэ гурыг нэгтгээд үзье. Одоо саяны тэр энэ олон зорилгоодыг чинь нэгтгэж бас болдог юм аргачлал бас байна тэ. Тэгэхээр одоо яаж зөв гэхээр за турах гэж байгаа жин ихтэй аав байлаа гэр бүлд тэ. За энэ аав турмаар байгаа. Турж байгаа тэр зорилго нь яг юу вэ гэхээр хайртай хүүхдүүдтэйгээ спортоор цог хичээлэх те одоо цог одоо дугуй унж явах нь цагаа
гаргах, илүү одоо нөгөө хүүхдтэйгээ ойр дотн байхын тулд би турах гэж байгаа юм байна гэд ингээд бодох юм бол энэ ямар юм болж байна. Тэгэх юм бол би энэ хүүхдүүдтэйгээ илүү ойр дотн болж одоо манай гэр бүлийн уур амьсгал илүү сайжирна те мэдээж хэрэг тараснасаа бодлоо зүрхний өвчтөд юу гэдгийг те тэр эрүүл мэнд бас байж гин санхүү байж гин за тэгээд хүнд одоо их нэртэй тусалж гин энэ олон юмнууд ингээд нийлсээр явж хагаад торно гэдэг юмыг учир утгатай болгож байгаа байхгүй. Зорилго тодорхойлно гэдэг бол би хүүхдтэйгээ ийм сайхан цаг заваа ингээд зарцуулж чадчих байгаа юм чи би урамтай байна уу? Сэтгэл тийм шүү дээ. Ямар байна те гэх мэтлэнгээр ингээд ийм урам зориг өгсөн, утга учир өгсөн байж ич зорилго зөв одоо тодорхойлогдож байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нэгэн зорилго нэгэн үйлдвэрийн ард тэр хүний амьдралын асар их одоо үйл явцыг шийдвэрлэж өгч шүү дээ. Тийм ээ маш олон зүйлийг. Тэгэхээр хүмүүс хойлоо ингийн жишээнүүд дээр ярьж байна л да. Тэгэхээр хүн бүр одоо тодорхой хэмжээнд байгаа одоо байгаа түвшнөөсөө илүү дараагийн түвшинд гарья гэдэг зорилго бол агуулгын хувьд бол тийм байдаг шүү дээ. Тэгэнгүүт ингээд том зорилгууд дээр яриад үзэнгүүт хүн ингээд одоо байгаа нөхцлөөсөө сайжрахын тулд том зорилго тавьчихдаг. Тэрнээсээ болоод сүрддэг, айдаг, замын дунд магадгүй тэрнээсээ ингээд няцдаг, урам хугардаг. За ер нь бүр би хүрч чадахгүй байна болиё гэдэг шантардаг үеч байдаг бидний амьдралд. Тэгэхээр энэ том одоо зорилго тавиад тэрнээсээ үүдэлтэй айцыг хэрхэн даван туулах вэ? За энэ OKR-ийн аргачлалаар бол хувь хүн дээр 6-7 хоногийн план гаргадаг. Хувь хүний OKR төлөвлөлтийн карт гэдэг ингээд байгаа тий. Бид нар энэ подкастныхаа доор энэ одоо темплейтийг ингээд хэвлэж авахаар тий хин болгон одоо хэвлэж авч болохоор ингээд тавьчин тэгэхээр ингээд аваарай. За энэ дээр одоо яадаг вэ гэхээр 6-7 одоо нөгөө жилийнхаа төлөвлөгөөг бага болгож штэ тий. Жишээлбэл би одоо 20 кг турна гэд нөгөө юу тавьсан болвол за тэгвэл энэ 6-7 хоногт те би нэг 2.5 кг турчия гэж 6-7 хоногийн дотор тэрийг турж болох уу? Болно, боломжтой. Тэгэхээр тэр нөгөө 20 кг гэд ингээд сүртэд айгаад байгаа зү те. Тэгэхээр тэрийгэ болоод одоо хитгэн 7 хоногийн дотор ингээд ийм болгоно гэд ингээд нөгөө зорилтуудаа ингээд жижиг зорилт болоод ингээд болгочонгод нөгөөд чи биелэх бас боломжтой байх нь шүү дээ те. Тэгэхээр бид нар ганцхан зорилгоо тодорхойлоод зогсохгүй яг хэдийн хэр хугацаанд ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг бас нэг ингээд биччихвэл тэр айгу гоё болоод явдаг. Тэгэхээр одоо нөгөө нэг step by step явах гэдэг шүү дээ тий. Тэгэнгүүт одоо хувь хүний энэ дээр сахилга бат маш чухал байдаг. Одоо жишээлбэл хэдийгээр бид нар жижиг болгоод 42 хоног дээр ингээд 6-7 хоног дээр багтаасан ч гэсэн магадгүй эхний 7 хоног дээр хүн шантарч болно. За юу айгүйх нөгөө ингийн үеэсээ тодорхой хэмжээнд нэг сорилт аваад ачаалал аваад ирэхээр хүн бие махбодын хувьд ч юм уу, оюун санааны хувьд ч юм уу. За ер нь энийг биелүүлсэн ч ялаа байсан ч ялаа гэж шантрах одоо зүйлүүд байна. Тэгэхээр энэ дээр яаж хүн өөрийгөө сахилга баттай байлгаж, тууштай байлгадаг вэ? Энэ дээр OKR систем хэрхэн хувь хүнийг тууштай байхад нь тусламж дэмжлэг үзүүлдэг вэ? За жишээлбэл бид нэр одоо хүн болгол одоо бидний үеийн хүмүүс чинь хүүхдтэй байна. Хүүхдүүд нь том болсон байна. Мэдээж хэрэг бид нар хүүхдийнхаа одоо ирээдүйгээр рүү харж ингэж амьдарч байна те. Тэгэхээр одоо жишээлбэл миний төвшин гэх юм бол хүүхдийнхаа англи хэлийг өндөр төвшөнд болгоё те. Одоо ирээдүйд олимпиадад ороод одоо топ 10-д нь багтаа ич гэдэг юм уу те улсынхаа. За тэгэнгүүт тэрэн дээр бүгдээрээ богино хугацааны нөгөө key result-ууд тодорхойлоод өргөе гэж тийм үр дүн тодорхойлно гэсэн үг шүү дээ key result гэдэг чинь. За тэгэнгүүт би энүүнийгээ 6-7 хоногт л өрдөөсөө 6-7 хоногоор ингээд багасгах гэсэн үг байхгүй. За тэгэхээр хамгийн нэгдүгээрт би яг ямар зорилго тавих вэ гэхээр хүүхдийг олимпиадад дуртай болгох тийм олимпиадын одоо мэдлэгтэй болгох ч юм уу тийм хідэн одоо ном унших тийм хідэн ширхэг ном унших уу хідэн ширхэг одоо сонсох одоо тийм хичээл хийх үү дадал. За энэ олгоныг бид нэр 6-7 хоногтой төлөвлөж гэсэн. Тэр төлөвлөгөөнд дотроо те key result-н дээрээ өдөр болгон нэг 15 минут хамтдаа тэр номыг уншина. Өдөр болгон 5 минут 15 минутынхаа дараа 5 минут тэр номны талаар ярилцсан гэдэг ч юм уу те ингээд нэг тэрүүнийг одоо өдөр болгон хийснээрээ яг орой унтахаас те нэг 20 минутын өмнө яг энэ цагийг өдөр болгон гаргана гэдэг. Энэ бол яаж ийм гэхээр эхний 14 хоногтой ингээд яваад ахаар эхэндээ хийхэд жоо хэцүү ч гэсэн дадал болоод хувирчдаг байхгүй. Дадал болоод сурсны дараа яста жинхэнэ нөгөө key result-уудаа тодорхойлоод одоо яг OKR-ыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол OKR-ийн системийг хүн ингээд амьдрал дээрээ гэр бүлтэйгээ хамтдаа ингэж хэрэгжүүлснээрээ маш олон өнгөжийг хүртэж болохоор юм шиг санагдаж байна л да таны ярианаас ингээд сонсоход жишээлбэл OKR-аас хүн сахилга баттай болж ийн дадал зуршил сууж ийн
гин, төлөвлөж сурж гин. Энэ дээр одоо системтэй ажиллаж сурж гин тийм ээ. Тэгэхээр OKR гэдэг систем ямар нэгэн нас одоо эсвэл ямар нэгэн одоо нэг тухайн хүн дээр онцгой шаардлагаар өсө тавигддаггүй. Тэгээд та өнөөдөр зорилго хинч байсан, хүүхэд ч байсан зорилго тавиад тэрийгээ жижиг алхам болгож яваагаад тэр жижиг алхмаа баг багаар ингэж ахиулж явхад энэ өөрөө танд хэзээ нэг өдөр үр дүн гарах юм а гэдгийг л маш гоё одоо оновчтойгоор бөгөөд маш ингээд ойлгомжтой энгийн хэлбэрээр бусдад өгөөж одоо ойлгуулж чадчихэв. Баярлалаа. Маш ур чадвартай мундаг ээж нар байна, аав нар байна тий. Хүүхдүүдэд асарч байгаа. За тэгээд тэд нар яах юм бэ гэхээр бас OKR-дж болох байхгүй. Одоо бүгдээр OKRD гэдэг нэг юм үг хэлдэг юм да тий. За OKRD өөрийнхөө амьдралыг. Энийг бол ердөөсөө бүх ажлуудаа тий бүх одоо төлөвлөлөө дотроо ингээ бодоод байгаа хиймээр байгаа тэр ажлуудаа бүгднийг OKR-дж болохгүй. Зөвхөн нэг зорилго дээр 6 сар нэг тэрийгэл төвлөрчөөч тий. Хамгийн чухал гэж хамгийн хиймээр байгаа юм дээрээ 6 сар төвлөрнө. За тэгээд тэгэхгүй бол нөгөө бүх ажлуудыг чухал гэд бас бодчих юм бол маш олон зорилттой тавих юм бол хизээш давшгүй тийм их ажилтаа болно. Тийм учраас ганцхан зорилго дээр ингээд тавьчих тий. Тэгээд одоо ингээд хүмүүс хичнээн ингээд зорилгоо жижигсгээд ч юм уу багасгаад мини болгосон ч гэсэн одоо яг зорилго хэрэгжүүлэлтийн явц процессын явцад хүмүүс шантардаг л та. Ер нь бол урам хуурдаг, ядардаг, гинтийн хүчин зүйлүүд гарч ирдэг. Энэ үед ер нь хүн яаж өөрийгөө босгож ирж, яаж буцаагаад зорилгынхоо зам дээр гаргаж ирэх ёстой юм бэ? Яавал одоо OKR-ийн талаасаа. За энэ бол OKR-ийн хамгийн том хүч. Хамгийн том нууц те. За яадаг вэ гэхээр бид нар одоо мэдээж яриг ингээд за нөгөө багасгсан 6-7 хоног дээр явж гин те. За ингээд нэг эхний 2-7 хоног дээр явж исэн чинь нөгөө тэр нь ч болсонгүй энэ ч болсонгүй гэд ингээд явдаг те. За OKR-ыг хэрвээ ингээд яг зөв ашиглаад явах юм бол бид нар 7 хоногтой гэр бүлэрээ одоо зөвхөн цайн дээр оройныхоо хоолоо идэж байхдаа хүртэл те ингээд ярилцаж болно. Яг энэ 7 хоногт те талархалтай байсан ямар юм? Яг юу би чадсан те нөгөө зорьсон зорилго руугаа хэр зэрэг тэмүүлж чадсан, юуг нь хийж чадсан. Энэ дээрээс би чадаагүй бол юуг нь суралцсан те гэдэг энэ одоо уулзалтыг 7 хоногтой заавал нэг удаа хийж явах хэрэгтэй. За тэгээд бусад хүмүүст нь бас хүлээн зөвшөөрдөг. Тэгээд туслах юм сэтлүүд ингээд бий болдог байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар ингээд орой 7 хоногийн 5 дахь өдөр болгоно тийм ингээд тавлаа сууж агаад ч юм уу ингээд аруулаа сууж агаад ч юм гэр бүлээрээ ингээд уулзж агаад ч юм тийм. За энэ 7 хоногт ямар эерэг юмнууд болсон бэ гэл тийм. Хэдэн хүнийг баярлуулсан бэ гэл тийм. Ингээд асуугаад тэр асуултуудыг асуух нь хамгийн чухал тийм. За тэгвэл хэдэн хүн баярлуулсан бэ гэдэг хүүхдүүд за би тэрийг баярлуулсан юм шүү дээ. Би би баярлууллаа яалаа гэж бодож ирсэн. Өө нэрээ тэгсэн байна гэд те. Тэгэхээр нөгөө эн чин буцаагаад бас нөгөө дадал чин те. Би хүн баярлуулах ёстой юм байна штэ гэдэг нэг юм одоо бодол авч जैन те. Нэгдүгээрт хоёрдугаарт энэ хүн баярлуулна гэд ингээд яваад байх тусам нөгөө хүн чинь яг ийм дадал зуршилтай болж байна. Тэгэхээр бид нар одоо Монголын нийгэмд энэ хүмүүсийг бас бэлдэж जैन те. Бас нэг сайн юм бэлдэж जैन. За тэгвэл одоо OKR зарчмаар бол би яг юу хийж чадсан бэ гэдгийг бас олж харна те. Өнгөрсөн 7 хоногт би яг юу хийлээ гэд ингээд харангууд мартцсан байдаг хүмүүстэй. Ерөөсөө сандгүй. За заримдаа ингээд санаад ярихлаараа би нэрээ тим хийсэн юм байна штэ гэдэг ингэдэг. За энэ болгоныг 7 хоногтаа нэг удаа ингээд хийгээд явах нь бас ингээд дадал болно. Дээрэс нь би ийм амжилтанд хүрсэн байна гэдэг нөгөө би чадсан байна гэдэг одоо итгэл үнэмшлээ өөртөө авч яадаг. За энэ бол ердөөсөө л энэ үнийг л байнгын дадал зуршил болгоод ингээд хийгээд явах юм бол илүү тэр одоо төлөвсөн төлөвлөгөөндөө хүрч чадна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол за Азуудыг ингээ харахаар нөгөө бар ээжүүд гэлдэг шүү дээ. Манайхан ер нь яг ингээ нэг Аз хүмүүс айгуу тийм магтан урамшуулах тал дээр ингээ барууныхныг бодвол арай бага байдаг юм шиг маш нөгөө хатуу сахилга баттай зарчмын шаардлагуудыг хийж аваад тавьдаг. Тэрүүгээр ингээ хүмүүжсэн бие хүн болсон хүмүүс чинь ажлын орчин болон нийгмийн хүрээлэлтэй ч гэсэн яг тийм байдаг. Тэгэнгүүт одоо ингээ эргээд харахаар хүүхэд насаа ч юм уу ингээ бодохоор өвлийн үнээс бэлэг аваад яг тухайн жилийн оны эцэс болоод миний хүүхд онц сарсан мундаг хүүхэд байлаа гэл ингээл бэлэг өгч мөнгөт айгуу гоё дүүрэл тэр ингээ урам зориг аваад дотоодоос ингээл ингээ зүйл бадардаг штэ. Энэ бол яс нэг OKR дээр хэрэгжүүлэх юм бол бас л нэг юм зөв систем байж л дээ тий. Ер нь бол хүнийг магтан урамшуулах, сайшаах гэдэг бол хамгийн нэгдүгээр нэг номерын одоо OKR-ыг хэрэгжүүлж байгаа одоо тэр шатны нэг нь баггүй юу.
За тэгээд буцаагаад бид нар яг юуг сайжруулах ёстой вэ гэдгийг бас олж харах нь аягүй чухал. Тэгжээч нөгөө энэ би одоо ингэж явснараа буруу юм байна те. Одоо энийгээ ердөөсөө энэ зам руу ингээд эргүүлъя гэдэг өөрийнхөө төлөвлөгөөгөө бас эргэж хараад явах нь бас аягүй чухал. Бас нэг нь болохоор яг тэрэн дээр 7 хоног болгон фокуслах хэрэгтэй. Төлөвлөгөөн дээр фокуслаад өө би нэрээ энэ зорилгоор ингэж явж байгаа шүү гэдгийг дандаа тэрийгээ санаж явах хэрэгтэй. Тэрийгээ мартчих юм бол энэ OKR ердөөсөө хэрэгжихгүй гэсэн. Харин тий одоо нөгөө нэг шинэ оны ихэнд ч юм уу ингээд нэг сарын нэгэн ч юм уу их гой зориг гэр бүлээрээ сууж биччихэл тэрийг аюу ямбаа ингээд хадгалаад ивхээл аль нэг газрын ингээд хайрцаг дотор хийгээд хэрэгждэг шүү дээ тий. Тэгэж бол болохгүй нэ шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл 26 оны 12 сарын 31-нд нөгөө төлөвлөгөө яалаа нөгөө тогтоон дотор байгаа ш тэгэл юу боллоо ийм төлөвлөгөө хийсэн биш үү гэл ууших биш те. Нөгөө 7 хоног болгондоо тэрийг уншаад явах нь маш чухал байна. Одоо хоёулаа баг зэрэг карьерийн OKR руу орж эхлэе. Тэгэхээр одоо компанийн OKR-ыг хэрэгжүүлээд явж байгаа процессын донд хувь хүн өөрийнхөө OKR-ыг тэндээс хэрхэн хэрэгжүүлж амжилттай одоо биелүүлэх боломжтой вэ? Наад чи их чухал. Бид нар карьер төлөвлөлт гээд одоо байгууллагууд карьер төлөвлөлт гээд ингээд тэр хүнийг хөгжүүлэх гээд бас явдаг те. Тэрнтэй адилхан хувь хүн өөрөө тэр байгууллагаасаа одоо бенефит авч ин одоо win-win байна гэж те. Одоо юу гэдгийг даваа талаа ашиглаж гин гэж те. За тэгэхээр хувь хүн яаж карьер төлөвлөлтөө хийх вэ гэх юм бол за жишээлбэл одоо нэг борлуулалтын одоо ажилтан байлаа гэж бодъё те. За харилцагчийн үйлчилгээнийхаа одоо тэр сэтгэл ханамжийг сайжруулъя гэдэг одоо байгууллага нь тэм зорилго тавьсан байлаа гэж бодъё. За тэгвэл яг эндээс тэр хувь хүн ямар одоо бенефит авч болох вэ? Ашиг хүртэж болох вэ? Ямар карьерийн одоо өсөлт рүү гаргаж болно гэж бодож байна. Борлуулалтаа өсгснөөрөө борлуулалт өсгөх ур чадварт суралцаж болно. Борлуулалт өг тийм тий. Тэгэхээр өөрөө нөгөө тэр ажлыг хийхийн тулд тэр ажлыг 100% толтол нь хийхийн тулд өөрөө 100% толтлаа бас өсөх боломжтой байгаа зү. За тэгэхээр мэдээж яриг харилцагчийн үйлчилгээний сэтгэл ханамжийг одоо харилцагчийн сэтгэл ханамжийг 80% хүргэе гэдэг болцол тавьсан бол тэр хүн мэдээж яриг хүнтэй аягуулсаа харилцдаг байх чадвартай байх хэрэгтэй байх нь тий. Тэгэхээр хүнтэй их харилцах тийм ур чадвартай байхын тулд тэр хүн юу хийж болох вэ? Ихтгэл хөдлөлийн сургалтанд сууж болох нь тий. За энэ бол өөрийгөө хөгжүүлж байгаа бас нэг хэлбэр. За хоёрдугаарт одоо мэдээж яриг хэрвээ тэр доороо хүмүүс удирддаг бол OKR-ын сургалтанд суудсан тий сертификат авсан байла байгууллагаасаа байгууллагатай хэлж аваад тий энэ бол тэр хүний карьер өсөлт болж байна тий. За гуравдугаарт нь мэдээж яриг харилцагч нартайгаа их сайн харилцдаг болцсон бол за эсвэл ихтгэл хөдлөлийн сургалтанд ингээд суудсан бол нэг хідэн ивентэд ороод тий өөрийгөө бас танилцуулаад таниулъя тий өөрөө ингээд олон хүмүүстэй ингээд ярилцаад ивентэд ороод ингээд яваад ирэх тохиолдолд харилцаа бас маш их сайжирдаг тий. Гэх мэтлэнгээр ингээд өөрийнхөө одоо карьеруудыг ингээд өсгөж болж байгаа байхгүй юу? Зөвхөн тэр байгууллагын одоо зорилгын төлөө явж явах та тий. За энэ үнийг бол бид нар маш сайн хараад энэ үнийг яг OKR-жуулаад өөрийн миний зорилго бол энэ байгууллагын зорилготой яг уялдж байна гэдэг энэ одоо өнцгийг бид нар олж авч харж чадах юм бол маш чухал одоо карьер өсөлт. Тэгэхээр бид нар байгууллагуудаар ажиллаж байгаа бүхэл хүн ер нь бол өөрийгөө дандаа карьер юм сурж гин тий одоо карьер өсөж гин гэж одоо ойлгох юм маш чухал. Тэгэхээр нөгөө талдаа бас ажилдаа хандах сэтгэл ханамж бас нэлээд нэмэгдэх нь шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? Би одоо дуртай дургуй сургууль сураад дургуй мэргэжлэрээ ээж аавын шахалтаар ингээ ажиллаад байгаа шүү дээ гэсэн маш олон кейсүүд байдаг шүү дээ. Тэр хүмүүс жишээлбэл бас яг ажиллаж байгаа тэр ажлынхаа орчноосоо шалтгаалаад би юу суралцаж болох вэ? Би энэ дээр яаж хөгжүүлж болох вэ? Ингээд гих мэдчлэн гоё өөрийгөө бас гоё дахин бүтээх юм шүү дээ. Яг зөв тий. Өөрийгөө карьераа өсгөж байгаа гэж харахаас илүүтэйгээр бас одоо байгууллагатаа би ямар их үн цэн оруулж байна те байгууллагад үн цэн оруулахын тулд би ийм хүчин чармайлт гаргасан үүний үндсэн дээр би ч гэсэн бас өсөж штэ ямар гоё юм бэ гэдэг өнцгөөс нь бас ингэж харах тийм боломж байгаа гэсэн үг л те. Та өмнө нь хэлжсэн шүү дээ OKR-тай ажилласан хүмүүсийн карьерийн хувьд хувийн хөгжлийн хувьд бол маш хурдцтай өсдөг гэд. Тэгэхээр энэ тал дээр бас та ингээд бас гоё дэлгэрүүлж тайлбарлавал. Тэгээ OKR энэ систем бол мэдээж яриг энэ дэлхийн том байгууллагууд хэрэгжүүлээд те одоо амьдрал дээр буулгаад илүү сайжруулад ингээд явцсан систем. Энэ системийг мэдээж яриг одоо хувь хүн өөрөө сурсан бол байгууллага дээрээ амжилттай хэрэгжүүлээд чадна те. За амжилттай хэрэгжүүлээд чадсан энэ хүн маш одоо
ур чадвартай болцсон байгаа. За энэ хүн дараагийн байгууллагт очих юм бол яах вэ те? Энэ бол ердөөсөө топ төвшний одоо ажилтнуудын нэг нь болж чаднаа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хувь хүний OKR дээр одоо буугаад ирэхлээр ердөөсөө л жилийн төлөвлөгөөгөө улирлаар биш те сараар биш 6-7 хоногоор ингээд явах нь илүү зөв цикл байдаг. Тэгээд дээрэс нь key result биш те хүрх үр дүн биш хийх ажлын жагсаалтан дээр төвлөрөх хэрэгтэй хувь хүн дээр. Энэ хийх ажлын жагсаалтаа бид нэр дадал болгосон цагт key result буюу үр дүн дээр төвлөрж болдог. Эхлээд бид нар одоо дадал заавал авах хэрэгтэй. Тэрний дараа үр дүн дээр бид нэр төвлөрөх нь их чухал. Тэгжээж бид нар нөгөө айцгүйгээр төлөвлөж чадна. Одоо дунд нь унахгүйгээр ингээд цаашаа ингээд явж чадна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо байгууллага дээр хийгдэж байгаа OKR, хувь хүн дээр хийгдэж байгаа OKR хоёр бол жоохон ондоо байх нь шүү дээ тийм байна. Тэгэхээр одоо гэр бүлийн хүрээнд одоо энэ 6-7 хоногийн OKR картаа ашиглаад айгүй олон зүйлийг нэг зорилгын хүрээнд суралцаж болохоор байгаа байхгүй тий. Багийн ажиллагаа байна, сахилга бот байна, дадал байна. Тэгээд аливаа зүйлийн ард нь гарахаар ямар гоё амттай, тэгээ урам зоригтой мэдрэмж авдаг байлээ. Тэгээд энэ маань өөрөө гэр бүлийн тэр дотоод уур амьсгал дээр ч гэсэн маш их эргээр нөлөөлөх олон гоё үзүүлэлтүүд эхлэлийг тавьж байгаа юм болов. Тэгээд нэгэнтээ дадал суудсан, нэгэнтээ нөгөө зарчмыг хэрэгжүүлээ сурсан хүмүүс чинь дараагийн шатны буюу удирдлын, жилийн гэдэг зорилгоод дээр ажиллаад явах юм бол энэ бас гэр бүлийн маш гоё achievement буюу амжилтын одоо нэг хэсэг болох нь. Энэ дээр одоо хувь хүмүүст хандаад хэлэхэд хамгийн болохгүй нэг зүйл байдаг OKR дээр энэ бол шүүмжлэх сэтгэлгээг ердөөсөө төрүүлж болохгүй. Заавал бүгдийг эергээр хараад яавал болох вэ? Ямар асуудлууд байна? Тэрийг яаж эерэг болгож, яаж амжилтанд хүргэж болох вэ гэдэг одоо энэ сэтгхүүг л суулгах хэрэгтэй. Энэ бодлогоогоор те OKR-ыг ерөөсөө хэрэгжүүлж болтгоо. Тэ хэрвээ OKR-ыг хэрэгжүүлэе гэх юм бол сөрөг бодлыг ерөөсөө гэр бүлд оруулж болохгүй гэдэг л энэ зарчмыг бодох хэрэгтэй. Тэгэхээр хүний сэтгэл зүй дээр маш их ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр тэр хүн сэтгэл зүйн хувьд шүүмжлэлийн дайралтанд хүртгээр ямар байдалтай болох уу гэдгийг хүртэл яг систем талаас нь оновчлоод өгсөн байна шүү дээ. Яг зөв. За өнөөдрийн подкастын хувьд дүгнээд хэлэх юм бол бид маш өргөн цар хүрээний хувьд ярьлаа шүү дээ. Ганцхан хувь хүний OKR-аас гадна тийм ээ гэр бүлийн дадал зуршил хэрхэн одоо OKR гэр бүлд гоё чанартай зүйлүүдийг биелүүлж болох уу. Тэгээд хувь хүн өөрөө сахилгатай OKR-ыг хэрэгжүүлснээрээ карьерийн болоод гэр бүл, хувийн амьдрал, санхүү гэд бүх талаас нь хараад цогцоор нь харах юм бол маш гоё амжилттай байх нь. За 6-7 хоногийн энэ OKR карт таны амьдралд ямар одоо үр нөлөөг авчир болох юм. За тэгээд Монголын өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр OKR-ыг мэддэг байснараа та OKR-ыг хэрэгжүүлэгч ажилтан байснараа өнөөдөр хэрхэн үнэлэгдэх вэ? Танд ямар одоо хувь хүний хувьд өгөөжтэй байх уу? Тэндээс та юу суралцаж авч дараагийн түвшинд гарч бэлтгэж болох уу гэдэг маш гоё агуулгуудыг өнөөдөр дурдлаа. Тэгэд тантай бас ингээд гоё зүрх сэтгэлийн OKR системийн ярилцлагыг ярилцахад маш таатай байлаа. Баярлалаа. Баярлалаа. Подкастыг үзэж байгаа бүхэл хүмүүс OKR хэрэгжүүлмээр байвал бидэнтэй бас холбогдож олно. Манай одоо энэ видеоны доор энэ төлөвлөгч карт гэдэг байгаа. Энэ картыг татаж аваад өөрсдөндөө хэрэгжүүлээд ингэж явах боломжтой. 6-7 хоногийн юм OKR карт төлөвлөгч карт байгаа. Тэгээд үүнийг бол хувь хүн дээрээ тэг гэр бүлдээ одоо хүүхдүүд дээрээ хэрэгжүүлэх тийм бүрэн боломжтой. За бидний өнөөдрийн подкастын дугаараар бид маш өргөн цар хүрээтэй, маш өгөөжтэй ярилцлага боллоо гэж харж байна. Тэгэхээр одоо яг базаад өнөөдрийн дугаарыг ярих юм бол хувь хүнд OKR ямар ач холбогдолтой энэ 6-7 хоногийн туршид та энэ OKR картаараа юуг өөртөө суулгаж авч болох юм, ямар ач холбогдол өгөөжүүд гарах юм. За тэгээ хөдөлмөрийн зах зээл дээр өнөөдөр OKR-ыг хэрэгжүүлж чаддаг ажилтан байснараа та яаж үнэлэгдэх юм, яаж байгууллагата үнцийг бүтээж болох юм бэ? Ганцхан байгууллагад үнцийг бүтээхээс гадна хувийн үнцийн чинь яаж өсөх юм бэ гэдэг талаас маш гоё онцолж ярьсан. Маш их баярлалаа. За мөн хувь хүний одоо гэр бүлийн амьдрал, санхүүгийн амьдрал болон одоо үр хүүхдүүдтэйгээ чанартай цаг гаргах үр хүүхдүүдийнхаа одоо хүсэл зорилго болон цаашдын амьдралд нутуу учиртай үнцэнтэй зүйлүүдийг ээж аавуудын зүгээс бүтээхийн тулд бидэд яаж OKR системээр дамжуулан үр хүүхдтэйгээ амжилттай нэгэн болгож бэлтгэх вэ гэдэг талаас нь ярилцахад энэ бол маш гоё өгөөжтэй үнцэнтэй дугаар боллоо. Тэгээ танд бас юм гоё сэдв агуулгын тухай гоё дэлгэрэнгүй ярилцсанд маш их баярлалаа. Баярлалаа. За яг үнэн мэдээж яриг OKR-ыг хэрэгжүүлснээр хувь хүн хэрэгжүүлснээр бид нар
маш зөв зорилгоо тодорхойлж чадах нь байна те. Маш зөв одоо тэр тухайн зорилгынхаа төлөө фокуслаад нэгэн одоо гэр бүлэрээ те одоо ганц хувь хүн гэлтгүүгээр гэр бүлэрээ нэг ганцхан зорилгын төлөө тууштай дадал зуршил болгож одоо тэр тухайн төлөвлөгөөндөө хүрэх энэ аргачлал бол OKR. Тэгэхээр эх оныхоо те OKR-ыг одоо төлөвлөгөөгөө бичээд одоо өөрийнхөө ядаж ганцхан нэг зорилгоо OKR даад тий. Тэгээд одоо гэр бүлээ OKR-жуулаад улс их орондоо бас ингээд ихийг бүтээж чадах тийм хүүхдүүдийг төрүүлэх тийм төлөвлөгөөч гэсэн хийгээсэй гэж бодож байна. Тэгээд энэ подкастыг үзэж сонирхсан нийт хүмүүстээ баярлалаа. За тэгээ өнөөдрийн дугаар та бүхэн таалагдана гэж найдаж байна. Тэгээд OKR-ын сэдв агуулгатай холбоотой ямар нэгэн асууж тодруулах мэдмээр байгаа зүйл байвал та бүхэн чаналын доотлын комент болон хувь чатаар мөн пэйж рүү хандаж болно. Тэгээд та бүхэнд ажлын амжилт, амьдралын амжилтыг хүсье. Баярлалаа. OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж.